За өнөөдөр Монгол улсад хоёр компани нэг нь татврын байгууллагт хуримтлагдсан татврын өртөө байна. 2020 онд нийт аж ахуйн нэгжийн татврын өр 260 тэрбум байсан бол 2024 оны эцэст татврын өр 3.5 их найд болж 13 дахин нэмэгджээ. Тэгэхээр энэ өрөндөө баригдаж байгаа компаниудаа дэмжихийн тулд та ерөнхий сайдын хувьар юу хийх вэ? Нөөтийн буцаа олголтын 370 тэрбум гих халамжийн маягтай бодлогыг татврын шинжилэл гэж тайлбарлаад байгааг чинь бас ойлгохгүй байгаа даа. Яг боддоор татврын дарамтанд учраад байгаа татврын байгууллагт хуримтлагдсан өртөө байгаа компаниудаа та яах гэж байгаа юм бэ? Энэ улсад чи одоо цаашдаа хувийн хвшил гэж байхгүй боллоо. Тийм ч учраас арчсан нам татвараа бууруул гэж удаа дараалан шаардаад байгаамаа. Энэ асуултанд та бас хариулж өгнө үү? За ерөнхий сайд хариулъя. Нэгдүгээр энэ дэр Би түрүүн бас хэлсэн татврын шинжилгээний үр дүнд иргэд аж ахуй нэгжүүдэд тулгарч байгаа татврын дарамт ачааллыг 3-4 их найд төгрөгөөр бууруулнаа. Эхлээд энэ дарамтаа бууруулахын тулд дэг шударга татврын тогтолцоог бий болгож бааз зураа өргөжүүлэх шаардлагатай. Тэр хэмжээгээр чи нөгөө тэтгэвэр тэтгэмж цалин хөлс эмч багш нарынхаа цалин хөрөнгө оруулалтыг би шийдвэрлэх ёстой. Тийм учраас энэ бааз зураа өргөжүүлж хэрэгжүүлэхийн тулд нэмэгдсэн өртгийн албан татврын буцаан олголтыг нэмэгдүүлж 27 оноос одоо 100% болгож иж энэ одоо үндсэндээ 2 сая татврын байцаагчтай болж иж бүртгэлээ хил тод болох гэдэг шүү дээ. Ингээ бүртгэл хил тод болоод ирэхээр дараагийн татврын дарамтаа бууруулах бааз зураа дэг шударга татврын тогтолцоо бүрдүүлэх үндсээр бүрдэн хэрвээ би алдаагүй сангийн сайд татварлалт нэмээд хариулчаарай 3.5 их найдын дийлэнх нь ашигт малтмлын нөөц ашигсны төлбөр байдаг санаж байна. Амнаатын төлбөр бол бас энэ бодох тооц гаргачилтайгаа холбоотой асуудлууд бас бий. Тийм учраас тэр чиглэл. за жавхлан сайд нэмж хариулт өгье. 3 дугаар энэ дэр. За гишүүний асуултанд нэмэт мэдээлэл өгье. Таны ярьж байгаа нийт дүн бол зөв дүн байна. Гэхдээ энэ хуримтлагдсан олон жилийн өр биш юм байна. Татврын хугацаа тайлан үүсээд өр төлбөрүүд үүсээд дараагийн хугацаа тайландаа төлөгдөөд явдаг л ийм л дүнгууд юм байна. Тийм учраас энэ нэмэгдэж байгаа нь өөрөө чи эдийн засагт хэлж байна. Татвар төлөлтийн суурьд хэлж байгаатай л ийм холбоотой асуудал юм байна. Тэрнээс аж ахуйн нэгжүүдийн төлбөрийн чадвартай шууд холбоотой асуудал бол энэ биш шүү дээ. Тодорхой хэмжээний нөлөө бол байгаа.